Улс төрийн намын тухай хуулийн бүртгэлийн асуудал дээр хугацаа олшлуулахад гишүүд янз бүрийн байр суурьтай байсан. Намууч ч өөрсдөө урлаа ичиж чаддгүй мүү гэд. Тэрэн сүүлдээ улс төрийн хувьд засгийн газар нь тогтохгүй тухай ярьж байсан. Тэнд бол иргэдийн эвлэлд нэгдэх эрхийн асуудал хөндөгжиж байсан учраас хойшлуулахыг нь дэмжиж байсан. Одоо харин энэ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг оруулж ирж байгааг үндсэндээ дэмжихгүй. Нэгт нь энэ ажлын хэсэгт засгийн газар орсон. Улаанбаатар хотын төлөөлөл орсон. Эндээс хойшлуулах саналыг оруулж ирж их хурл дээр танилцуулж байна гэдэг засгийн газар нийслэл хот хоёр ажлаа хийж чадахгүй байгаагаа илэрхийлж байгаа хэлбэрэл гэж ойлгож байна. Ажлаа хийж чадахгүй болохоор хуулийг хэрэгжүүлж чадахгүй. Хуулийг хэрэгжүүлж чадахгүй учраас хугацааг нь оошин сунгая. Ийм төрлийн албатай байх нь хэцүү. Хууль батлагдчих үеийн засгийн газар өнөөдөр тэр чигээр үндсэндээ үргэлжилж байгаа шүү дээ. Ерөнхий сайд нь солигдоогүй. Их хурл дээр байдаг конопныхон тоог 118 болгож нэмсэн. Улаанбаатар хотын удирдлага улс төрийн намаас солигдоогүй, өөрчлөлт ороогүй. Хууль батлагдчих үед л ирэх барьж ирсэн нөхдүүд өнөөдөр үргэлжлүүлээ ирэхээ бариад хүчээ нэмээд явж байгаа. Тэгээ энэ хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол хууль хэрэгжүүлж чадсан чадаагүй дээр тулаад хуулийнхаа өөрчлөлтийг хийх ёстой бол хийгээд хуулийн хэрэгжилтийг их хурлын өмнө засгийн газар хариуцна гэдэг хуультай шүү дээ. Тэр хуулиа одоо зүгээр хайчиж шүү дээ. Энэ хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас хугацааг нь хойшлуулъя гэдэг. Их хурл руу тогтоолын төслүүд болон бусад зүйлүүд орж ирж байгаа. Их хурлын болон байнгын орооны тогтоолуудын хэрэгжилт гэхэд өнөөдөр хэдэн хувьтай явж байгаа. 20 жилийн өмнөх тогтоол хэрэгжээгүй байна гэд. 10 жилийн өмнөх, 1 жилийн өмнөх. Энэ тогтоолууд, хуулиуд хэрэгжүүлэх үүрэгтэй засгийн газар нь хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ажлын хэсгээс асуух гэдэг юм нь Улаанбаатар хот энэ ажлаа хийж чадахгүй байгаа мó засгийн газар улс орны хэмжээнд орнуудыг удирдан зохион байгуулах, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй болчиход орж ирж байгаа юм. Сонгуулиар засаг дөрөн солигдоо бодлогоо өөрчлөлөө гэсэн бол бас нэг арай өөр үнцэг харагдах байсан. Энэ дээр хариулт хэлж их хурлын гишүүд ойлгохгүй байгаа учраас их хурлаар батлагдсан хуулиа ойлгодгүй их хурлын За Эрдэнэ сайд хариулъя. За Батбаатар гишүүний асуултанд хариулъя. Гэхдээ их хурлын гишүүдийн ойлголтгүй байгаа ч гэж хэлээгүй л дээ. Зөрүүтэй байгаа. Юунууд хурлын гишүүд бол сая Атлут гишүүн хэллээ. Ажлын хэсгээр бид бас ярьж үзсэй зөндөө. Тэгээд зарим гишүүд бол энэ үндсэн хууль зөрчсөн гэдэг. Тэгэхээр энэ ойлголтынхоо зөрүүг арилгах хэрэгтэй байна. Үнэхээр одоо үндсэн хууль зөрчсөн юм уу зөрчөөг юм уу гэдэг дээр нэг тал руугаа гарах хэрэгтэй байгаа. За тэгээд яг хоёрт нь бол мэдээж олон одоо механик ажлуудад хийгдэх ёстой. Хөтөлбөр газрын хил хэмжээ тогтоох гэдэг. Тэгээд энэ дээр бол бас цаг шаардлагатай байгаа гэж хэлмээр байна. За Батбаатар гишүүн дахиад тодруулъя. За ажлын хэсэгт байхгүй сайд нь хариулт өгж байгаа тэр бас өөрөө гүйцэтгэх ойлгохгүй байгаа болов гэдэг үнцэг харагдаад эхэлж байна. Засгийн газар хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль үндсэн хууль зөрчиж байгаа учраас бид хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол тэрийг цэцэд өгөлдөө. Улсын их хурл бидэнд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй хууль баталж өгөхдөө үндсэн хуулийг зөрчсөн ийм хууль баталгаад өгчжээ. Их хурлын гишүүд үндсэн хууль зөрчсөн зөрчөөгүй тухай янз бүрийн ойлголттой байна гэдэг утгаар лоббиний аргаар нөгөө танин мэдхэн хүчээл заах арга замаар энийг өөрчилнө гэж байхгүй шүү дээ. Түрүүн бас асуусан засгийн газар ажиллаа хийж чадаагүй мó Улаанбаатар хот ажиллаа хийж чадаагүй болоод энэ хууль хойшлуулж байгаа мó гэж хариулахгүй шүү дээ.